Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ Jojo Rabbit гэх инедми драм киног тайлбарлахаар бэлтгэлээ. Киноны эхэнд дэлхийн 2 дугаар дайны нацист Герман улсад өрнөж буй үйл явдлыг бид бүхэнд харуулах бөгөөд киноны гол дүр болох Jojo Belzer гэх 10 настай хүү ээжтэйгээ хамт Германы Нюрнберг хотын Фалкенхайм дүүрэгт амьдардаг. Нэг өдөр Jojo цэргийн дөрөв товцоо өмсөн төсвөлийн найз болох Adolf Hitlerтэй ярилцаж York их найзтайгаа хамт хүүхдийн цэргийн зусан руу явна. Удалгүй хөвгүүдийг тухайн газарт очиход Германы цэргийн ахмад Klesendorf тэдэнд юу зааж сурахаа хэлэн Freddy Fraulein гэх хоёр туслахаа хүүхдүүдэд танилцуулав. Дараа нь хүүхдүүд тэдний зааварчилгааны дагуу олсоор авирах, хорт удааны маск өмсөх, худалтай зөв ярьцах, ос татах зэрэг анхан шатны дасгал сургуулийг амжилттай гүйцэтгэв. Хэсэг хугацааны дараа хүүхд 2 хэсэг болох багтаж тулааны сургуульд хийх үед Jojo айд зүгтснаар цуслангийн багш нар болох Hans Christoph хоёрын анхаарал төртдөг. Fraulein хүүхдүүдэд еврейчүүд ямар төр төрхтэй харддаг дүрслэн тэдгээр хүмүүсийг маш аюултай гэж тайлбарлаж өгөх бөгөөд тухайн өдрийн оройн хүүхдүүд еврейчүүдийн тухай номнуудыг галж хатаана. Маргааш өглөө нь багш нар хүүхдэд амьтаа алах талаар зааж өгөхөр шийдэн Jojo хамгийн түрүүнд туулайг алахаар болов. Jojo дотроо маш ихээр айж байсан ч айдсаа нуу тэдний өмнө туулайг алах гэж оролдох үедээ амьтныг тавьж явуулна. Харин тухайн мөчид Ханс туулайг алан түүнийг автагаа адил аймхаа нэгэн хэмээн шоолж Jojo туулай шиг айж байсан тул тэд түүнийг туулай Jojo гэж хоцолдог. Ханс Christoph хоёроос айсан тэрээр оройгүй модон дунд уйл суухад түүний төсөөлийн найз болох Adolf Hitler гарч ирнэ. Hitler Jojод туулайнд лун олж идэхийн тулд юунаас ч айлгүй ойгоор явж чаддгийг тайлбарлаж тэднийг маш зоригтой хэлэн тэрээр хүүхд тайвшруулах гэж оролдов. Төсөөлийн найз хайсныг сонсон Jojo өөрийгөө аимхаа биш гэдгээ батлахаар хүүхдэд тесрэг бөмбөг шидэхийг зааж өгч буй ахмад Klesendorf-ын тесрэг бөмбөгийг шүүрч яван хам хүчээр шиддэг. Харин Jojo-гийн тесрэг бөмбөг модонд ойж түүний урд дэлбэрснээр тэрээр хүн чарахтаж ухаан алдна. Хэдийгээр Jojo ухаангүй байсан ч эмнэлэг рүү явж буй мөн ээжтэйгээ уулзч буй үйл явдлуудаа санаж байлаа. Тухайн үйл явдлаас хойш хэд өдрийн дараа Jojo эмнэлгээс гарч өрөөнийхөө тойлон даран нүрэн дээрээ том соригтой болсноо мэдэв. Удалгүй Рози түүнийг тэрвэрэн аав нь дайнд алга болж эгч нас барсан ч хүүгээ амьд авч үлдэж чадсан тайлбарлаж нүрэн дээрх сорив нь удахгүй арилахыг сануулна. Дараа нь Рози хүүхээ дөрөв товцыг өмсүүлж гутлыг нь үдч өгөн Klesendorf-тай уулзахаар нацист Германы үйл сурталыг дэмжих төв байр руу ордог. Jojo дэлбэртэн дурдсны дараа ахмад Klesendorf тушаал буурсан ч Рози ууртайгаар түүнийг өшгөлөн нүрийг нь алгатаж хүн түүнээс олж нүрэндээ сорвтой болсныг хэлв. Мөн Рози хүүдэн тохирог ажил олж өгөхийг хүсснээр Jojo Hitlerийн сурдлах хуулгийн зурагт утсыг хотоор наах хүмүүсийн захиад зөөх ажилд хуваарлагдана. Маргааш нээж хоёр гэртээ арих үедээ гудамжинд байх дүүжлэгдсэн хүмүүсийг харан Jojo захиа өргөж дуусны дараа гэртээ ороход ээж нь ажилласаа ирээгүй байлаа. Jojo дээд давхраас чимээ гарахыг сонсож айсан байдалд эгчийнхээ өрөөлөө орон ханы цаана юу байгааг шалгахаар шийдэв. Тэрээр хутгаа ашиглан нууц хаалгын онгойлгон дотор нь орж хүн амьдарч байгаа улмөр болно. Удалгүй Jojo мөлхөж явсаар тэдний гэрт нууцаар амьдарч буй нэгэн охиныг олж хамаг чангараа ашигран өрөөнөөс гарч зүгтдэг. Харин Jojog гэрийг хаалгаараар зүгтэх гэхэд охин түүнийг барьж яван хутгийг нь авснаа хэлэн ээж нь угтахыг зөвшөөрсөн тул тэдний гэрт байгаагаа тайлбарлана. Мөн Элса Jojod еврей хүн гэдгээ хэлэн хэрвээ өөрийг нь хүмүүст хэлэх юм бол германчууд тэр гурыг дүүжлэхийг түүнд анхааруулдаг. Дараа нь Элса түүний хутгийг гартаа барьсан чигээр нуугддаг өрөөнд орж Jojo төсөөлийн найзтайгаа ярилцсан Элса гэрээсээ явуулахар шийдэв. Jojo галтханы өрөөнөөс хутаг аван тооны таг бамбай болгож эгчийнхээ өрөөлөө орон Элсаг өөр газар амьдрах хэрэгтэйг хэлнэ. Харин тухайн мөчид Элса Jojo-гийн ард гинт гарч ирэн хүүгдсэж ож түүний хутгийг нь булааж аван өрөөлөг нь хөөдөг. Jojo Элсаг яаж гэрээсээ явуулах талаар Hitlerт ярилцаж тухайн өдрийн оройн Розиг ажилласаа ирэхэд тэрээр ээжтэй дэд давхраас чимээ сонсноо хэлэх боловч ээж нь харахнууд л байх хэмээн хүүгийнхээ хэлснийг тоодоггүй. Хэсэг хугацааны дараа Рози хүүгээ онтуулгаар оронд нь оруулсныхаа дараа Элсатай уулзсан дахиж чимээ гарахгүй байхыг сануулж хэрвээ хүмүүс түүнийг нуугдж байгааг мэдвэл тэр гурав маш том асуудалд орохыг тайлбарлана. Маргааш нь Jojo эмнэлгийн усан цанц сэлэн Klesendorf-ийн гэл хоёрыг анзаарч ээжигээ явсны дараа тэр хоёртой уулзгаар алхаж очив. Jojo Klesendorf тандан еврей хүн олвол яах ёстойг асуухад Klesendorf цагдаа нарыг дуудаж еврей хүнийг устгах ёстойг хүүт хэлдэг. Мөн Jojo еврей хүнийг ямар хөө дүр төрхтэй харагддгийг асуун Klesendorf-ыг гайхшруулж хэсэг хугацааны дараа Jojo гэртээ очин Элсатай ярилцахаар болно. Тэрээр еврей хүмүүсийн талаар ном бичгээр түүний гэрт нь үлдэхийг зөвшөөрч удалгүй Элса еврейчүүд яг л тэдэнтэй адил хүмүүс гэдгийг тайлбарлав. Гэсэн ч Jojo еврей хүмүүсийг мөнгөнд дуртай, хүн иддэг чөтгөрүүд гэж бодож Элсад хоол авчраа шийдэхдээ германчууд тэднээс илүү хэлэх бөгөөд
Элса Жожогийн амийг дарж еврей хүмүүс ямар сул тал байхгүй хэлэн нуугддаг газар лугаа буцаж ордог. Оройн Роузи гэртээ орон ил зуухандаа цаас шатааж, оройны хоолноо дарсан нацист германчууд Италиг эзэлж, удахгүй Францыг эзлэх гэж байгаад маш ихээр баярлж байлаа. Тухайн мэдээг сонссон Жожо том шиг нацистуудын талаар ярьж эхлэхэд Роузи урлан түүний хоолоо идэхийг шаардав. Удалгүй Роузи өсөөгүй гэдгийг хүлээж, Жожо Элсад тоол өгөхөөр ээжийн тавхтай хоолыг өөртөө хадгалахаар болно. Дараа нь Жожо аав нь хэрвээ түүнтэй хамт байсан бол ээжээс нь илүү хайрлаж хамгаалахыг хэлэхэд Роузи нөхрийнхөө дөрөв товцыг өмсөн аавынхын дүр товирч ээждээ тэгж хэлж болдоггүй юм хэмээн хүүгээ загнадаг. Роузи нөхөртөө адил бүдүүн хоолоогоор ээж нь бүх зүйлээ түн зориулж анхаарал хандуулж байгааг хэлэн хөгжмөж хангалж хүүтэйгээ бүжиглэнэ. Маргааш өглөө Жожо Элса цаас харандаа өгөн еврей хүмүүс хаана амьдардаг, мөн ямар хоол иддгийг цаасан дээр зурж өгөхийг хүсэв. Элса цаасан дээр зурхийг зөвшөөрсөн ч түүнд гэр бүлийнхээ тухай хэлгээс татгалзан Найтан гих найз залуугийн зургийг харуулж дайн дуусны дараа түүнтэй уулзна гэдгээ хэлнэ. Дараа нь Элса Жожог цаасан дээр зуран еврей хүмүүс түүний бодол дотор амьдардгийг хэлэх бөгөөд удалгүй Жожод нэгэн санаа төрж Найтан түүнээс салхаа шийдсэн хэмээх хурамц захиагаа Элсад уншиж өгөв. Хэдийгээр Элса Жожогийн хурамц захиаг мэдж байсан ч удалгүй Найтаны захианд итгэж байгаа мэтүр үзүүлэн нуугддаг газар руугаа орно. Элсаг сэтгэлээр унсныг мэдсэн Жожо хийсэн зүйлдээ харамсаж Найтан түүнд хайртай эврээ байгаа хэмээн найз залуухын өмнөөс дахин захиа бичдэг. Жожо өөрийнхөө бичсэн захиаг түүнд уншиж өгөхөд Элса найз залуугийн захиаг авчиж өгсөн талархав. Хэсэг хугацааны дараа Жожо Роузи хоёр голын ирвэлөө очин ээжийн тухайн газарт өмнө ирж байснаа хэлэн түүнийг улс төр ярих болоогүй тайлбарлаж бус хүүхдүүдтэй адил мод руу авирч бүжиглэж гүйж харааж тоглох хэрэгтэйг сануулна. Харин Жожо ээжийнхээ үгийг тоолгүй дугуй унж явхад Роузи хүүхээ араас даган ээж хоёр дугуйтаа явах үедээ дайнаас эргэж буй шаргатан цэргүүдийг олж хардаг. Удалгүй Жожо гэртээ очиход Элса түүнд өөрийнхөө гэр бүлийн талаар хэлэн еврей хүмүүс агууд амьдарч хүний бодол уншдаг хэмээн түүнд худлаа ярина. Жожо Элсаг өвгөнд итгэн хэлсэн зүйлсийг нь цаасан дээрээ тэмдэглэж тухай өдрөөр түүний төсөөлийн найз Гитлер гарч ирэн Элсагийн өвгөнд хит автж болохгүй сануулна. Жожо унтсны дараа Роузи Элсэдтэй уулзсан түүнийг нас барсан охиныг нь санагдуулж байгааг хэлж түүнийг хүмүүсээс аварсандаа баяртай байгаагаа тайлбарладаг. Маргааш нь Жожо Элсагийн хэлсний дагуу Клесендорфтой уулзсан еврейчүүд хүний бодол уншиж агууд амьдралыг олж мэдснийг хэлэхэд Клесендорф тэр гурван инээлдэж хүүг шоолно. Дараа нь Жожо еврейчүүдийн талаар ном бичиж байгааг хэлэхэд мөн тэр гурван хүүг шоолж хэд төсөөлтөд автж болохгүйг анхааруулв. Удалгүй Клесендорф хүүд өөр даалгавар өгөхөөр шийдэн хаягдл төмөр цуглуулах ажилд хуваарлдаг. Жожо Роуфтэй хувцас өмсөн төмөр цуглуулахаар гудамжаар алах үедээ ээжигээ нацистуудыг эсрүүцсэн хуудас нууцаар тарааж байхыг олж харна. Жожог цуглуулсан төмрөө тушаах тухай мөчөд Йорки түүнтэй уулзан цэрэгт явахаар олсноо тайлбарлах бөгөөд найзхаа хэлснийг сонсон тэрээр еврей хүн барьснаа хэлэхэд Йорки түүнтэй адил ойд еврей хүн олж харснаа хэлв. Оройн Жожо Элсад өнгийн харандаага бэлэглэж нацист хүн ирээчүүдтэй найзлах хориотой гэдгийг түүнд сануулна. Харин Элса Жожог нацист биш гэж бодож байгаагаа хэлэн түүнийг зүгэл хитэг төсөөлтөд автсан ганцаар зүгт болохыг тайлбарладаг. Дараа нь Элса өөрийгөө толин таран халтруу болсноо анзаарч Жожог ятгсны эцэс тусанд орон эгчийнх нь хувцснаас өмснө. Тэднийг хоол хийж идэх тухай мөчөд гинт хаалга тогших чимээ сонсогдож Элса нуугдахаар дээд давхарлаггүй. Элсэг нуугдсны дараа Жожо хаалгатай айлхад Ахмад дээрц цагдаа нартай хамт гэрээний шалахаар ирснийг хэлэх ба тэдний араас Клесендорф Финглийг дагуулan хүүгийн гэр рүү орно. Удалгүй дээрц цагдаа нартай хамт хүүгийн гэрийг нэгжин ээжийн талаар асууж тэрээр Жожогийн хувцсанд хотох байхгүй байгааг анзааран сэжгэлж эхлэв. Харин тухайн мөчөд Элса эгчийнх нь хувцсыг өмсөн байдалтай Жожогийн хувцсыг хурааж авснаа хэлэн түүний дүрсэн эгч гэдгээ цагдаа нарт тайлбарлана. Гайхсан дээрц дээд давхарлуу гарan эгчийнх нь өрөөг нэгжиж Элсагийн бичиг баримтыг шалгахаар болдог. Элса эгчийнх нь бичиг баримтыг Клесендорфт өгөн төрсөн сар өдрөө зөв тааж тэр өөрийг Энга гэдгээ тэдэнд хэлв. Элсаг Жожогийн төрсөн эгч гэдэгт итгэсэн дээрц өрөөнөөс гарч явахдаа Жожогийн тэмдэглэлийг болон еврейчүүдийн зургийг харан инээлдэж нэтнийг алж байгааг дүрслсэн зургуудыг хүмүүстэй хэлснээр Элса Жожог тэм зураг зурсанд бухимдж эхэлдэг. Ямар ч сэжигтэй зүйл олж чадаагүй дээрц явахар шийдэн Клесендорф хүүгийн утгыг буцааж өгөн гэрээсээ гарахгүй байхыг хүсэж цагдаа нартай хамт явна. Тэднийг явсны дараа Элса эгчийнх нь бичиг баримт дээр төрсөн өдрийг худлаа хэлснээр тайлбарлан Клесендорф цагдаа нарт худлаа хэлж тэр хоёрт туссныг ойлгов.
Жожо Элсад хандан хүмүүсийн ингээг нас орсныг мэдэхгүй тул эгч нь болж Роси тэр хоёртой хамт амьдрахыг хүсэхэд Элса гомдсон байдалтай тэмдэглэл дээрх зургнуудаас нь олж түүнтэй хамт байж чадахгүйгээ хэлнэ. Хэсэг хугацааны дараа Жожогийн төсөөлийн найз болох Гитлер Элсаг сайхан сэтгэлтэй хэмээн түүнтэй найзлах хэрэгтэйг сануулдаг. Тэр хоёр хэсэг ярилцсаны дараа Жожо хоол хүнс авахар дэлгүүрлөө алах үедээ Росиг дүүжлэгдэж нас барсан байхыг олж харав. Жожо ээжигээ тэрвэн нулимс туслуулан уйлж эхлэх бөгөөд хэдэн цаг ээжийнхэн дэргэд уйлж суусан тэрээр гэртээ очин ээж нь Элсагаас болж нас барсан хэмээн түүнийг алах гэж оролдоно. Харин Элса хутгийг нь барьж аван түүнийг байлуулахад Жожо ээжийнхээ үхэлд харамсан дахин уйлж эхлэв. Росиг нас барсныг мэдсэн Элса хүүг тайвшруулж гэр бүлийнхэн талаар ирж өгөн түүнтэй адил зовлон туулж байгаагаа хуваалцдаг. Хэдэн өдрийн дараа дайны улмаас тэр хоёрын амьдарч буй хот бүхэлдээ сүрсэн тул Жожо хогинсаа ухаж хайсан хоолны үлдэгдлэр амь зоогож байлаа. Тэр ихэнх цагаа Элсатай өнгөрүүлж олсон хоолноосоо өгөн найз залуугийн өмнөөс түүн захиа бицээр байв. Нэгэн өдөр Гитлерийг амиа хорсныг мэдсэн Америкчууд хүүгийн амьдарч буй хот руу дайрах ба Жожо гэртээ харих үедээ базуух зөөж буй Йоркийн найзтайгаа таарна. Йорки аримд нэмэлт хүч хэрэгтэй болсон тул хүүхдүүдийг тулаанд оролцуулж байгааг тайлбарлан ээжийг нас барсанд харамсаж байгаагаа илэрхийлв. Найзтайгаа уулзсан Жожо Элсаг бараг л өөрийнх нь найз охин болсныг хэлэн еврей хүмүүстэй хамт байх оройтод тул хийсэн зүйлдээ санаа зовж байгаагаа тайлбарладаг. Харин Йорки орсуудыг еврей хүмүүсээс аюултай хэмээн тэр хоёрыг ярилцах тухай мөчөд Фрален Йоркэд гар буу өгөн Жожод герман цэрэг овц өмсүүлж тулаанд орохоор явна. Удалгүй Жожогийн дэргэд тесрэг бөмбөг дэлбэрснээр ухаан балартан эргэн тойронд нь цэргүүд гүйлдэж байхыг анзаарч Клейсендорф Пинкл хоёрыг зурсан зураг дээр хувцсыг өмсөн Америкчуудтай тулдж байгааг олж харна. Жожо тултгаас сайж байсан тул сүрсэн байрлагад нуугдан дэлбэрэл зогссны дараа Америкчууд хотыг эзэлж ялтаа тэмдэглэж байгааг анзаарав. Үүний дараа Америк Орос цэргүүд дэрц болон амьд үлдсэн герман цэргүүдийг олзож авч явахдаа Жожо харан хүмүүстэй хамт авч явдаг. Олсны цэргүүдийг авч явах үед Клейсендорф хүүтэд харж Жожог сайн хүү гэдгийг хэлэн Элсаг харж хамгаалах ёстой хэмээн өмсөг герман цэрэг овцыг нь тайлж хүүг еврей гэж дуудан нулимна. Тухайн үлдийг харсан Орос цэргүүд Жожог еврей гэж бодон явахыг шаардаж удалгүй Клейсендорфыг авч яван түүнийг бус цэргүүдтэй адил буудаж өнөөх бөгөөд тухайн явдлын дараа Жожо гэрлүүг алах үедээ Йоркитэй таарав. Йорк ээжтэйг уулзахаар явж байгаагаа хэлэн дайн дууссан тул Элса хүмүүсээс нуугдах шаардлагагүй болсныг тайлбарлахад Жожо сэтгэлээр унан гэрлүүгээ гүйдэг. Гэр бүлийнхнээ алдсан Жожо Элсаг авч үлдэхээр германчууд дайнд ялсан хэмээн түүнд худлаа хэлэхээр шийдэх боловч ээжтэйг хамт дугуйнж буй мөн торон таригдсан тууланы зургийг харан эцэст нь Элсаг гэрлүү нь явуулахар болов. Тэрээр Элсаг хотос яг одоо гарах ёстой хэмээн нийтний өмнөөс захиа бичиж уншиж өгөхөд Элса найз залуу нь жилийн өмнө нас барсныг тайлбарлан түүний өмнөөс өөртөө захиа бичиж байсанд баярснаа хэлнэ. Харин Жожо хайртайгаа хэлэхэд Элса түүнийг төрсөн дүү шиг хайрлахыг зөвшөөрснөөр Жожо Элсаг зүгтгтэн туслахаар шийднэ. Жожо гэрээсээ гарах гэхэд Гитлер гарч ирэн Элсаг авч үлдэх ёстойг хэлэх боловч Жожо Гитлерийн хэлснийг тоолгүй өөрийн гаргасан шийдвэртээ бат зогсон түүнийг цонхоор гартал хүчтэй өшгөлдөг. Удалгүй Элса гэртээ харахаар эгчийнх нь овцыг өмсөн гадагшаа гарч германчууд дайнд ялагдсныг мэдэн Жожо худлаа ярьсан хэмээн алгадна. Киноны төгсгөлд дайн дуусч бүх зүйл дахин шинээр эхэлж байгааг ойлгосон тэр хоёр хамтдаа бүжиглж байгаагаар Жожо Rabbit гэдэг нэртэй энэхүү кино дуусдаг байна.